хамгаалагчтай юутай ерөөсөө анзаарахгүй асуудалгүй шидчихэд байгаа шүү дээ. Доошоо өгсөн дамжуулалт. Эрдэнэ цогт хавцсан бат хоёр дээр хойрхон хамгаалж байгаа. Хамгаалагч солигдсон. Өөрөө бөмбөг алдчихлаа. Хурдан довтлоо. Лэнс Томс гараад ирсэн. Цагирган дээрээс товсон төсөглөө. Таны хичээл хамтдаа дөрөвчлөх нь юнитэл ажиллаж байгаа. Эрдэнэ цогт дундаа шилжсэн. Эрдэнэ цогтын шил зайндаа туссан. За Эрдэнэ цогт найдвартай байгаа да. Найдвартай байгаа энэ үлэр. Доор гой дамжуулт өгсөн. Дурантай байна. Шидэлт байлаа. Дахиад өөр дөр нь суларсан. Эрдэнэ цогт 3 шидсэн. Эрдэнэ цогт энэ удаа шидэлтээ унгаалаа. За Эрдэнэ цогт. За онооч. Амиа тавьсан л тоглолт болж байна. Гой өгсөндөө. За одоо 2 3 4-р үед дээр бол Knights өсөлтчөөсөө илүү оноо авсан байна. Толж байна. Илгүүн буцаагаад Эрдэнэ цогт орсон содгоо төгсгсөн гэдгийг харууллаа. Даваатлуудаа харуулсан Эрдэнэ цогт 3 онооны шийдэлтний амжилттай бас 2 дараалаад. За дундаас 7 оноочтой болсон. За довтлооны хугацаа 5 секунд. Нав хамгаалагчийн эсрэг иргсэн 7 оноочтой болсон. Эрдэнэ цогт зүүн орсон дамжуултанд гоё ирсэн довтлоо оноочтой болсон. Гаргаж үдсэн. 1-2 тоглолтод бол их боломжийн мөмөг ойролдог бас хийжсэн санагдаж гаргаад доошоо уугаад за одоо энэ дээрээс л эргэлттэй шидэлтүүд орж ирдэг дээ гэсэн болоод ихтгэж чинь вэ. Довтлооны секунд дуусахд өгсөн байна. Эрдэнэ цогт нэгийг дохиод гаргасан үүсгэж чадсан байгаа. Дахиад доошоо дохиж гаргаад Эрдэнэ цогтсэн пассууд бас нэг тодорхой хэмжээнд цөөрчүүдээ хоолын шидэлтэй Пени дамжуултыг гаргаад ирсэн Эрдэнэ цогт сул хоолын шидэлтийг гүйцэтгсэн Эрдэнэ цогт. За Батбаяр зүүн дээр хамгаалтыг гэж Эрдэнэ цогт зүүн рүүгээ дайраад орцсон довтлоо амжилттай. За зүүнээрээ довтлоо оноочтой нэг шидэлтийг Эрдэнэ цогт хийгэр бол. Сүмэж. За Эрдэнэ цогт дээр гарч ирээ бөмбөгийг авсан бодтой талбай ерөөдөө хоосон шгуул байгаа да Эрдэнэ цогт тэр симпиг анзаарсан өөрөө бодтой болохоор дайраад. Хамгаалтын самраа апу гэтэл Knights авсан Эрдэнэ цогт 3 онооны шийдэлтний амжилттай болсон. Эрдэнэ цогт мөнгө хүлээж аваад өөрөө гаргасан шийдэл цагирт унсан. Эрдэнэ цогт 3 ийдсэн байгаа. Дууган байртуулсан Эрдэнэ цогт мөнгө хүлээж аваад их эвгүй шийдсэн шийдэлт амжилт. Эрдэнэ цогт 20-голоор гараад ирсэн. Дамжуултыг их гоё үлдээсэн. Дүлгөмөрөн бөмбөгийг өөрөө урагшилсан Эрдэнэ цогт ёо бас нэг нээлт болсон юм болоо да. Хоолын за гэхдээ буцаагаад бөмбөг ирсэн. Эрдэнэ цогтын хоолын шийдэлт амжилттай. За энд Эрдэнэ цогт дахиад хоолын шийдэлтийг гүйцэтгсэн Эрдэнэ төгөлдөр бөмбөгийн шилжилт дурдлаар бол их гой саадгүй явлаа да. Их гой орлоо байлаа. Дээрээс нь дарахын юнайтыг мартаж болохгүй. Эрдэнэ цогт хоолын шидэлтийг алдаад болох боломжтой довтлоо. За бүр Пенийг алгасаад дамжуултыг өгсөн дөө. Тэр нь Эрдэнэ цогт гой зөрсөндөө солгоо төгсгсөн холбогчтой. За Эрдэнэ цогт залнуудаас шууж идсэн багийн хатагчтай. гой задлаа. Эрдэнэ цогт ийм сул шидэлтийг алдахгүй нүд. Эрдэнэ цогт алдаа авсан довтлогоо оновчтой. Юу байгаа Пени хоног гой өгсөндөө довтлогоо оновчтой. Сэтгэл гомдор ах шиг байна. Эрдэнэ цогт шийдсэн шидэл. Хурдтай давтлыг гэж өөрөө дайраад явсан Эрдэнэ цогт дамжуулаад Финдарс нэг яа. Финдарс руу савсан өгсөн угшаа өглөө. Эрдэнэ цогт эргээ шийдсэн. 12 тик гэсэн хожлын цувралыг энэ хүргээ зогсоож байна үзэгчтэй. Тоглогч нь талбай дээр цуг байх ёстой гэсэн чинь нөгөө талаас Фэйтвей сэлгээнээс эхлүүлж байгаа юм байна. Эрдэнэ цогтыг сул оргичлоо доо. Маш тухтай шид. Давталгаараа Лэнс Томс шилж ороод ирсэн. Эрдэнэ цогт 3-аа шидлээ. Сул шид. Эрдэнэ цогт солгоо дайрсан. Доновчгүй болсон Эрдэнэ цогтын самбар гой дамжуул Тома гэдэг амаргүй. Зүүн дайраад явсан. Хэцүү байдлаас давталгаа төсөв.